За энэ хот хотын 340 жилийн ойг тэмдэглэж өнгөрүүлэх талаар бол энэ 24 онд иргэдийн хурлын тогтоол гарсан байна. Тэгээ эннийхээ хүрээнд болохоор одоо засгийн газрын хэрэг эрхлэх газар руу явуулж одоо зөвшөөрөл авах байт юм уу. Дээр нь одоо энэ 25 оны төсөвт бол одоо тодорхой хэмжээний баяр наадам тэмдэглүүлэх төсөв одоо тусгуулах байсан энэ ажлууд бол энэ сонгуультай холбоотой юм ерөөсөө хийгдээгүй ингээд хоцорсон байсан. Тэгээ бид нар бол тодорхой юм төсөв батлагдаагүй учраас одоо өнөөдрийн хэмжээнд энэ 25 онд бол аймгийн үндэсний их баяр наадмыг тэмдэглэх 50 сая төгрөгийн л ерөөсөө төсөв батлагдсан байж байгаа. Бид нэр энэ дээр бол хандив одоо бусад их үйлсрүүдээс одоо тодорхой хэмжээний төсөв нэмж олж одоо энэ 340 жилийн үндэсний их баяр наадамтайгаа хамттан тэмдэглэл өнгөрүүлэхээр бол ажиллаж байна. Энэ жилийн одоо баяр наадмын бэлтгэл ажлыг хангахад юун дээр одоо анхаарч төвлөрч байна? Ер нь зохион байгуулалтын үйл ажиллагааг маш оновчтой сайн хийхийг бол төлөвлөж байна. За стадион дээр бол бас жил ирэх тусам одоо стадионы байдал маань бас уучрж муудаад байгаа. Бид бүхэн бас энэ засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөртөө бол 28 он гэхэд бид нэр шинэ стадионыг барихаар бол төлөвлөсөн байгаа. Тийм учраас бас энэ жил стадион дээр томоохон хэмжээний засварын төсөв бол тавиагүй байгаа. Жилд бол нэг 100 орчим сая төгрөгийн төсөв тавиад стадион засвараа хийгээ зүлэг ноогоогоо ургуулад тэгээд наадмаа хийдэг юм уламжлалтай байсан юм байна. Энэ жил бид нэг төсөв тавиагүй. Жаргаланд сумаас тодорхой хэмжээний 20 орчим сая төгрөгийн одоо зардал гаргаад стадионныхаа зөвхөн урсгал засварыг энэ жил бол хийн. Бид нар цаашид наадмын одоо мөр барины газрын замын дээдлэлөө бол шинэ стадионыг барихаар төлөвлөж байгаа. Тэнийг яагаад тэр байршлыг сонгосон бэ гэхээр ер нь бол жилийн 4 улирлын ажиллагаатай юм стадион байхаар бол төлөвлөж байгаа. Баяр наадам зохион байгуулснаас бусд үед бол аялал жуулчлалын комплекс хэлбэрээр зам дагуу явж байгаа аялагч нар бас тэнүүгээр ороод гардаг, үдлээд буудаг, хонж үнждэг тийм томоохон комплекс одоо нөгөө Ара комплекс гэдэг шиг тиймэрхүү шийдэлтэй тийм стадион барих гэсэн төлөвлөгөөтэй байна. Нийт төсөв төртгийн хэд гэж тооцоолж байгаа вэ? Ер нь зураг төсөө зурулсан юм уу? Зураг төсөв бол хийгээгүй байгаа. Бид нэр тэнлүү хамгийн гол нь одоо цахилгаан аваач өгөх ёстой. Төрөөс бол цахилгааны татж өгнө. За тэгээд нөгөө авто зогсоолуудыг бол шийдэе гэж ярьж байгаа. Харин тэр стадион барих зүйлийг нь бол хувийн хвшлийг дэмжиж ажилт юм уу гэсэн тийм төлөвлөгөөтэй байгаа. Одоогор бол яг тодорхой тийм төсөв, зураг төсөв бол хийгдээгүй. Энэ жил бол ямар ч байсан улсын төсөвд бид нэр бол саналаа хөргүүлж байгаа.